За сайн бацхан уу? 3 дугаар багийн дүлгэн байна. Манайх агаар цэвэршүүлэгчдөө болон агаар цэвэршүүлэгч хүрээнд туршилтаа явуулсан. За манай багийн хураангуй хэсэгт агаар цэвэршүүлэгч нь өрөө тасалгааны агаарын чанарт хэрхэн нөлөөлдөг вэ? Үнэхээр бохирдлыг бууруулдаг уу гэсэн асуулт төвшүүлж агаар цэвэршүүлэгчтэй болон цэвэршүүлэгч хүрээнд харьцуулан эмтсэн. За манай багийн таамаглал хэсэгт агаар цэвэршүүлэгч ажиллаж байх үеийн өрөөний агаарын чанар агаар цэвэршүүлэгч ажиллаагүй байх үетэй харьцуулахад бохирдлын хэмжээгээр харьцангуй бага байна гэсэн таамаглалыг төвчүүлсэн. За танилцуулга хэсэгт PM1, PM2.5 болон PM10 хоорондоо хэмжээгээр ялгаатай юм аа. За PM гэдэг нь particles буюу агаар тогтож үлдсэн хатуу, шингэсэн эсвэл холбог төлөвтэй органик болон химийн гаралтай бодисууд юм аа. Эдгээр бодисууд хоорондоо нэгдээд агаарыг бохирдуулагч тоосонцор болдог. Эдгээр тоосонцрууд нь хэмжээнээсээ хамаарч хүний эргэтэн тогтолцоод харилцаа адилгүй нөлөөлдөг. За арга зүй нь болохоор энэ тус судалгаагаар орон сууцны нэг өрөөг сонгоо авч PM1, PM2.5, PM10 гэсэн 3 төрлөөр тоосонцрыг хэмжсэн бөгөөд үүний дараа агаар цэвэршүүлэгчтэй ажиллуулан дахид хэмжилт хийсэн. За манай багийн үр дүн хэсэгт эхний график нь PM1-ийг үзүүлсэн байгаа. За улаан өнгөтэй нь болохоор агаар цэвэршүүлэгчгүй өрөө харуулсан байна. Цэнхэр нь болохоор агаар цэвэршүүлэгчтэй өрөөнд хэмжилт хийсэн. За тэгээд агаар цэвэршүүлэгчтэй өрөөнд PM1 нь 20-с 13 микрограмм метр куб. За тэгээд агаар цэвэршүүлэгч өрөөнд 24-с 20 микрограмм метр куб. За тэгээ хоёр дахь график нь болохоор PM2.5-ыг үзүүлсэн харьцуулсан график байна. За агаар цэвэршүүлэгч өрөөнд улаанаар тэмдэглэсэн, агаар цэвэршүүлэгч өрөөнд ногооноор тэмдэглэсэн. За тэгээд агаар цэвэршүүлэгч өрөөнд 29-с 20 микрограмм метр куб, агаар цэвэршүүлэгч өрөөнд 37-оос 30 микрограмм метр куб байна. За гурав дахь график нь PM10-ыг харьцуулсан график байна. За улаанаар болохоор агаар цэвэршүүлэгч өрөөнд, ногооноор агаар цэвэршүүлэгч өрөөг харьцуулсан. За тэгээд агаар цэвэршүүлэгч өрөөнд 30-аас 20 микрограмм метр куб, агаар цэвэршүүлэгч өрөөнд 45-аас 35 микрограмм метр куб байна. За манай дүгнэлт гэх юм бол бидний хийсэн судалгаагаар агаар цэвэршүүлэгчтэй өрөө тасалгааны агаарын чанар буюу тоосонцрын хэмжээ агаар цэвэршүүлэгч өрөөтэй харьцуулахад харьцангуй бага гэсэн үр дүн гарсан. За хэлэлцүүлэг хэсэгт бидний дэвшүүлсэн таамагласан судалгаагаар батлагдсан офис болон дотоод орчинд их цагийг өнгөрөөдөг хүмүүс өрөө тасалгаандаа агаарын солилцоо оруулж агаар цэвэршүүлэгч ашиглах нь дотоод орчны бохирдлыг бууруулах ач холбогдолтой. За талархал хэсэгт нь тусалж дэмжсэн ментор багш болон багийнхандаа баярлалаа.